мэдээ үргэлжилж байна. Улсын их хурлын чуулганы бүрэн гарагийн хуралдаан 10 цагт товлогдсон ч эрс хүрэхгүй байсаар завсарлаа. Чуулган нар хэд хэдэн асуудал хэлэлцгээр төлөвлснөөс хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны сайдын томилгооны асуудал 3-7 хоног хүлээгдэв байна. Улсын их хурлын дарга энх болтыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн гишүүдийн бойкот үргэлжилсээр байна. Гишүүдийн эсэргүүцлээс болон улсын их хурлын үйл ажиллагаа 3-7 хоног гацсан юм. Өнөөдөр ч мөн эрс бүрдээгүйгээс болж чуулганы хуралдааныг бүхэлд нь халаа. Улсын их хурлын дарга энх болт гишүүдийг хуралдаандаа орж ирэхийг уриалан дөрвөнтөө нэрсийг нь зарлан дутсан юм а. Гэвч улсын их хурлын чуулганы танхимд 37 гишүүн хүрэлцэн ирж эрс хүрэхгүй байсан юм. Улсын их хурлын дарга өнгөрсөн 7 хоногт улсын их хурлаас ерөнхий сайд хүрэлцэхэд шаардлага хургуулсан. Тиймээс засгийн газрын гишүүд танхимдаа орж ирэх хэрэгтэй байна гэд улсын их хурлаас хургуулсан шаардлагыг дахин уншиж танилцуулсан юм а. Энэ засгийн газрын гишүүд одоо танхимд орж ирчээд карта хийхгүй байх юм. Даваасран сайд, Содбаатар сайд хоёр орж ирчээд карта хийхгүй. Зандан шатар сайд, Нямдорд сайд, Цэрэнбат сайд, Сарангэрэл сайд, Хүрлбаатар сайд, Энинкол сайд, Бадилхан сайд танхимд орж ирэхгүй. Засгийн газрын гишүүд одоо бөөнөрөө ингээд танхимд орж ирэхгүй улсын их хурлын хуралдаан хуралдах юм боломжгүй одоо байдал руу одоо ингэж зориуд зохион байгуулалтаагаар ингэж оруулж байна. Их хурлын байнгын хоруудын дарга нар ч гэсэн одоо бас хариуцлагатай байх ёстой усуд ингээд танхимдаа орж ирэхгүй байна. Цаг 20 минут хүлээлээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлцэгсэн асуудал олон одоо чухал асуудлууд байсан. Маргааш өглөө эртцээ бүрдүүлж 10 цагт чуулганы хуралдаанаа явуулах талаар энэ бүлгийн дарга нар, их хурлын дэд дарга нар анхаарах хэрэгтэй байна. Ингээд чуулган одоо хуралдах боломжгүй боллоо. Өнөөдрийн хуралдаанаар хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын томилгоо болон зам тээврийн хөгжлийн сайд, боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайд нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, ашигт малтмалын тухай хуульд нэмэлт